надад бол олдохдоо бол ингэж олдсон. Ингээд шаргал. Тэгээ энэ юу юм бол алтын маяг юм харчаад. Тэгэл ингэж атгах аваад. Тэгэл хоёлаа ингэж харчаад ингэж харангуйта. Монгол хичээр ингээд улсын аварга гэж бичсэн байгааг нь хараад. Тэгээд бит хоёр өөр гайхаад энэ одоо ямар учиртай юм болоо Монгол улсын аварга. Тэгээд тухайн үеийн аваргуудын тэмдэг хийж бит хоёр мэдэхгүй шүү дээ хүүхд юм чинь. 2001 онд улсын баярын наадамд 80 жилийн агаар төрүүлчихэд Улс аймгийн баярын наадамд очиж барилж ирсэн. Тэгээд тэнд очиж барилдад төрүүлчихэд энэ дэр лөө гараад байшааг авч ил аваргын тэмдэг гээгдсэн байсан. Тэгээд бүхий хүүхдүүдийг явуулаад би тэнд суужсэн тэнд байж магадгүй гэж явуулсан. Олоогүй. Тэгээ одоо энэ юу болд юм бол гэж бодоод намар нойж атал нэг улаан гомсомын иргэн ярьсан надад. Аварга би улаан гомоос ирж таны аваргын тэмдгийг олсон юм байна. Би хоёр ихэр көвөнтэй юм байгаа. Таны тэмдгийг бурхныхаа одоо тавьчихсан байгаа. Олсон гэдгээ элчи өгөхгүй гэдгээ элчи баяртай гэдэг тэгчихсэн. Тэгээд юмны одоо шинжээ гэж бас айхтар байдаг юм байна да гэж би бодсон. 80 жилийн ойн баяр наадам төрүүлчихэд тэнд тэмдэг ачаад ирэхэд 90 жилийн ойгоор одоо мөнгөт залуу мөнгөт авраг 90 жилийн ойгоор төрүүлэх жишээтэй. Тэгээд юмны бас нэг бэлэгдэл шинжээ гэж байдаг юм болоо гэж би бодсон тэгээд. Явж байхдаа нэг шаргал юм байхаар гайхаж тэр ингээд авчаад энэ одоо юу юм бол гэж тухайн үед авчаал тэгээд яг цаашаа гартал манай ихэр яг миний урдаас бас намайг хайгаа загсчихсан. Тэгээд хоёлаа ихрээ нэг олж авсанд айгүй баярлаад наадам талбад гарч нэг 2 хоошор идчихэл нэг ундаа хувааж олчаал. Тэгээд нэг айли баба авчаал баярлаад наадам талаар одоо харьж байгаа. Тэгээд 2 цаг бас л алхаад явчихна. Тэр хооронд чинь нэрээ сая нөгөө нэг юм шаргал юм болж ирсэн. Энэ одоо юу байсан юм болоо гэж бодоод тэгэл нөгөөтгөө гаргаж ирээд ингээ харсан чинь Монгол бичгээр улсын аварга гэж бичсэн. Тэр бүр гайхаад энэ одоо Монгол бичгээр улсын аварга гэж бичсэн. Ямар учиртай юм болоо гэд тухайн үедээ би түр хүүхдэмч нь мэдэхгүй. Тэгээд надад бол олдохдоо бол ингэж олдсон. Ингээ шаргал. Тэгээ энэ юу юм бол алтын маяг юм харчаад тэгэл ингэж атгах аваад тэгэл хоёлаа ингэж харчаад ингэж харангуйта. Монгол бичгээр ингээд улсын аварга гэж бичсэн байгааг нь хараад тэгээд бит хоёр өөр гайхаад энэ одоо ямар учиртай юм болоо Монгол улсын аварга. Тэгээд тухайн үеийн аваргуудын тэмдэг хийж бит хоёр мэдэхгүй шүү дээ хүүхд юм чинь. Аварга гэдэг л хэлдэг болохоос их аав. Нэг онд хэдэн настай байсан? 8 дугаар анги гэхээр чи одоо 15 мавтай байсан юм уу та? Мэдээтэй байна чи. Тэгтээ бол яг нөгөө нэг бүх цол молог бодно аав таамд бүх үсээр хагаад бүхийг бол аягүй сонирхолтой байсан. Тэгээд хоёлаа гэртээ ингээд яваад чи айл эзэн наадам тарцсан манай гэрийн гадаа байх ах トゥ нар ирсэн ороод исэн чинь наа ах トゥ нар нэлээ ингээд тойроос уцгаалцсан бүхийнхаа сайхан сонь сайхнаа ярьцгаалж исэн аав маань тэгээд бас жоохон хаалтсан нөгөө ах トゥ нартайгаа айгуу гоё наадмаа ярьцсан байсан. Тэгээд аврагын тэмдэг мэмдэг бас нэрээ тэр үед гээгдсэн юм шиг байна. Бас ямар хүн олж авдаг гэдэг хүмүүсийг ярьжсэн юм шиг байгаа. Тэгжээтэл нь бит хоёр орчоод аава бит хоёр нэрээ ийм олж авсан штэ. Энэ одоо юу юм бол ингээд Монгол бичгээр нь бичсэн байгааг харахаар улсын аварга гэж бичсэн байхыг л. Тэгэл аав төгсөн чинь аав бүр ингээд гайхчихэл хүү энэ арай нөгөө нэг сүхбат аврагын гээгдсэн аврагын тэмдэг биш үстэй. Тэр л болж таарлаа даа гэл айгүй баярлаад өөрөө айдас аваад нүднээс нь нулимс хэлнэ. Тэгэл манай гэртээсэн бүх хүмүүс ингээл бүгдээрээ бэлгшээгээл ямар гоё юм бэ гэдээ айдас аваад. Тэгэл бит хоёрыг аав татаж үнсэл бурхныхаа өмнө аав маань энэ сайхан авраг те авраг маань авраг цолоо аваад баг шинэ отхон 17 дахь авраг маань Увс аймагт ирээд ингээд тэмдэгээ гээж байгаа тэмдэг нь бас миний хоёр их охин олж авч байгаа нас бэлгшээлтэй байна. Бид нар бас өөрснөө бас гэр бүлээрээ бас спортын хүмүүстэй аав маань аймгийн урт зарслан хоёр ах маань тухайн үед бас барилддаг байсан. Тэгээд манайх айгүй их бэлгшээгээд аав маань бурхандаа тавихтаа миний нутгийн арт өмнөөс энэ сүхбат авраг шиг ийм сайхан олон аврагууд төрөх болтгой гэж бэлгшээгээд бүр ойлоод бурхныхоо өмнө тавьж ирснийг айгүй сайн санаж байгаа.